Дэлхийн усны өдрийг тохиолдуулан MCS Coca-Cola компаниг усны элч байгууллагаар өргөмжлөлөө. Өнгөрсөн онд төрөө хувийн хвшлийн түншлэлээр Монголд анх удаа MCS Coca-Cola компани үйлдвэрийн цэвэрсэн хаягдл усыг амгалан дулааны станц төрийн өмч төвсөд компани технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэлсэн. Энэ нь Улаанбаатар хотын эрчим хүч усны менежментийн салбар дахицтай үйл явдал болсон юм а. MCS Coca-Cola компанид бүх үйл ажиллагаанд 3R буюу бууруулах, дахин боловсруулах, дахин ашиглах зарчмыг баримталдаг. Иймээс 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99% цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн. Энэхүү ус нь загас амьдарч болох үс төвшөнд цэвэршсэн байдаг. Жилд 300 мянган тонн ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 16634 тонн усыг дахин ашигласан байна. Монголд анхлан нэвтрүүлж үйлдвэрийн технологи усны газраас уриалж байгаа хийх ажлуудыг сая ярьж байна. Тэгээ энэ ажлууд дээр бид нар бас хувийн хвшлийн зүгээс ямар уялдаатай төлөвлөж оролцож болох ажлууд юу вэ? Тэн дээр оролцсон. Тэгээ усны үн цэнийг нэмэгдүүлэх, уснаа хайрлах. Хайрлах гэдэг нь одоо хэрэглэхгүй гэсэн үг биш. Хайрлна гэдэг нь маш зөв зохистой хэрэглэх ёстой. Хэрэглэснийг эргэж ашиглах ёстой. Дахин боловсруул дахиж ашиглая. Тэгжээж ус бол одоо эдийн засгийн хөшүүрэг байхгүй. Баялаг гэж хэлж болно. Гэхдээ баялаг гэдэг чинь эргэж ашиглаж ээж одоо эдийн засгийн хөшүүрэг хөгжлийн түлхүүр болж хувиргадаг. Тэр өнцгөөс нь хандаж харах хэрэгтэй. Тийм учраас хамгийн чухал зүйл нь одоо энэ холбогдох хууль эрхцэн хүрээнд төр бол бодлого хийн, төр бол бүх зүйлийг хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Хамгийн гол нь бодлогын хүрээнд зохицуулалтаа хийн, мониторинг хяналтаа тавина. Хувийн хвшил болон төрийн бус байгууллагууд хамтарч ээж тэр усны гаргасан бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хийн. Амгалан дулааны станц нь Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулааны их усүрээр хангадаг. Ийхүү 9-р сарын 15-ны өдрөөс 5-р сарын 15-ны хооронд MCS Coca-Cola компаниас технологийн хэрэгцээний усныхаа 40%-ийг ийхүү авах юм а. Энэ нийт 120 мянган метр куб ус байх юм. Ингэснээр 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүүцэх үйс газрын доорх усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой юм а. нэвтрүүллээ. Ундны усны их үүсвэрээ хамгаалж